Гэхдээ би бол хувийн хувьд хийж ойлгодог тий. Тэгээ би ч одоо яаж өөрийнхөө хүүхдийг орхиж явж чадчихна тий. Яг уу ээжээс нь бол салж болж байна, ааваас нь салж болж байна. Тэ? За насан турш хүмүүс хоорондоо таарахгүй тохирохгүй асуудал бол байна. Гэхдээ тэ эцэг их хүүхд хоёрын харилцаа чижээс тасрахсгүй байхгүй. Ааваас нь салсан байж болно, ээжээс нь салсан байж болно. Гэхдээ хизээч эцэг их байх үүргээс хүн салж болохгүй байхгүй. Тэ? За ээж аавын хоорондыг холбож исэн зүйл бол хууль зүйн харилцаа, гэрэлтийн баталгаа тий. За тэгвэл аав хүү хоёрын хоорондын харилцаа чинь байгалийн харилцаа шүү. Цусан төрлийн тий. Өөрөө чинь биеэс тасарсан аим тий. Тэгээ хизээс салахгүй байхгүй тий. Тэгээд салж байгаа гэр бүлч гэсэн энийг бас аюул сайн ойлгохдаг байх хэрэгтэй юм шиг байна тий. Ээж аав нь бол салсан гэхдээ аав хүү хоёр, ээж охин хоёр хизээс салахгүй тий. Гэдгийг л аюул сайн ойлгох хэрэгтэй юм шиг. Зүгээр яг бид тэр хүүхдүүд л аюул өрөвдөлтөл байгаа юм л да. Хүүхдүүд чинь том үний асуудлыг ойлгохгүй шүү дээ.